Сайн байцгаана залуучуудаа, намайг Уугна гэдэг артист Уугна YouTube сууг маань ингээд өнөөдрөөс эхлээд ажиллаж байна. Тэгээд энэхүү суугаараа би голцоо ямар сэдвээр ярих вэ гэхээр ерөнхийдөө сэдвт баригдахгүй гэж хэлж болно. Гэхдээ нийгэм эдийн засаг болон танин мэдхэн сэдвүүд илүү их төлхөө орох байх гэж ерөнхийдөө найдаж байгаа, бодож байгаа. Тэгээд хамгийн анхны маань дугаар болохоор намайг янз бүрээр бити шүүж дүгнээрээ зүгээр байгаар нь хүлээж аваарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийнхөө сэдвээр би сэдвийг ямар зүйлийг сонгож авсан бэ гэхээр энэ бол нийгэм эдийн засгийн холбоотой сэдв болох ажилгүйдлийн тухай. Ажилгүйдэл жил бүр ихсээр байгаа тухай, хүмүүс ажиллах хүсэл сонирхол нь жил ирэх тутам буурсаар байгаагийн тухай ерөөхдөө энэ зүйлийн тухай авч хэлцэх юм аа. Тэгээ энэ сэдв маань өөр нэлээд том сэдв юм байна. Яг аваад ингээд ярих гэхлээр улс төр, нийгэм, эдийн засаг бүгдийг ингээд наривчлан ярих хэрэгтэй болох юм байна. Гэхдээ хитрхи урт байх юм бол угаасаа энэ ярьж байгаа YouTube суугаар маань ярьж байгаа энэ дугаар маань илүү сонирхолтой болчих болохоор ерөнхийдөө товчхон ярихыг бодъё. Гэхдээ болж үгүй сайн анализ хийгээд ярих гэж бодож байна. За, жил ирэх тусам ер нь ажилгүйдэл гэдэг тийм үү статистик бол ер нь өссөөр байдаг юм байна. Гэхдээ ер нь бол яг тодорхой хэмжээнд хэлбэлцэж идэг. Гэхдээ хэлбэлцэх боловч ерөнхийдөө энэ ажилгүйдэл маань өргөлж өссөөр явсан байна. Хамгийн бас нэг аюултай зүйл бол хүмүүс ажил хийх хүсэл сонирхолтой болж байгаа гэдэг бас мэдээллүүд байна. Ер нь бол энэ асуудал бол зөвхөн Монголд маань гэлтгүү дэлхийн түвшинд бол энэ бол тун аюултай сэдв болчихсон. Тэгээд бол дэлхийд одоо энэ өндөр хөгжсөн гэгдэх орнуудад ч гэсэн эд ажиллах насны тийм үү 25-аас 30 насны залуучууд гудамж гардаг болчихсон. Гудамжинд хар тамхи татдаг болчихсон, гуйлгуугаа зогсож идэг болчихсон. Энэ бол урд нь бол ийм үзэгдэл ер нь бол байгаагүй гэж тухайн улс орны хүмүүс нь бол ярьж байгааг би бол мэдээлэлээр үзсэн л дээ. Тэгэхээр энэ бол дэлхийн маш том аюултай том асуудал болчихсон байна гэсэн үг. Тэгээд ер нь энэ ажилгүйдэл ихсэж байгаад бас нэг нөлөөлөл байдаг нь мэдээж хэрэг аж үйлдвэрийн дөрвдөр хөсгөл бол нийгэм системийг бүхлээр нь өөрчилж байна гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ажилгүйдлийг нь бол удахгүй бүр тесрэлт болгож маш олон хүмүүсийг ажлын байрнаас нь шахах хиймэл оюуханы тухайч ярьж байгаа. Гэтэ энэ өөрөө ингээд тусдаа ярих сэдв гэж бодож байна. Аж үйлдвэрийн дөрвдөр хөсгөл хиймэл оюуханы хөгжил тийм үү нийгэм системтэй хэрхэн одоо холбогдох вэ гэдэг талаар ярих юм бол энэ өөрөө тусдаа ярихд маш том сэдв болохоор энийг ер нь зориуд энэ удаа ингээд тойроод өнгөрчий. Дараагийнхаа дугаараар мэдээж хэрэг би ярих болно. Тэгээд энэ ажилгүйдлийн тухай ингээд хүмүүс ажил хийх сонирхолтой болж байгаагийн тухай ингээд хит нэг талыг барьсан бас мэдээллүүд яваад байна. Ерөөсөө тэр нь монголчлалгүй ер нь дэлхийн түвшинд яваад байна. Тэр нь юу вэ гэхэлэр ажлын байр бол байна. Ажлын байрны зар байна, тийм үү? Компаниуд ажиллах хүчин хэрэгтэй байна. Хүн ингээд ирээд ажиллаач гэсэн чинь ажиллах хүн байхгүй байна гэж хэлээд тийм үү энэ бол их аимшигтай мэдээлэлтэй гэж хэлээд тэгээд энэний шалтгаан нь юу вэ гэж тайлбарлахаараа дандаа ажилчид одоо тийм үү ажил хийх насны залуучууд залхуу байна, хайнга байна, хариуцлагагүй байна, тийм үү хитрхи их тийм дундаж анги ажилтаа анги руу дайрсан маягийн мэдээллүүд нэгтлэг барьсан мэдээллүүд явдаг л да. Тэгээд халамж хитрхи хавтгай байна те. Энэ зөвхөн Монголд ч бас яригдж байгаа сэдв биш үү? Энэ бол дэлхийн түвшинд халамж их байна те. Энэс бол залуучууд ирж ажил хийхгүй байна гэх мэтчлэнгээр ярьж идэг. Гэхдээ энэ бол хит нэг талыг барьсан мэдээлэл гэж би бүр зөрөгтэй шулах хэлмээр байна. Энэ бол яг мэдээж хэрэг ажилгүйдэл гэдэг энэ ажил хийх хүсэл сонирхол болж байгаад тодорхой хэмжээнд нөлөөлж болно. Гэхдээ маш бага нөлөөтэй. Гэтэл энэ цаана ярих маш том нөлөөлөл хүмүүсийг ажилгүйдэлд оруулж байгаа, хүмүүсийг ажил хийх хүсэл сонирхолгүй болгож байгаа маш том нөлөөлөл, маш том асуудлууд байгаа. Тэр бүхнийг одоо ингээд тодорхой хэмжээнд би дэлгэж ярих гэж бодож байна. Тэгэд ер нь бол ажилгүйдэл гэдэг бол улс оронд дэлхийн нийт тийм үү бүх ингээд энэ газруудад маш аюултай зүйл юм аа. Ерөөсөө улс оронд бол маш аюултай хортой зүйл. Ер нь энэ ажилгүйдэл гэдэг бол нийгэм эдийн засгийг бол бүр нураах тийм аюултай зүйл юм. Ерөөсөө ингээд хүмүүс ажилгүйдэлд орчхоор нэг талдаа хүмүүс цалин мөнгө авч чадахгүй болохоор худалдан авалт хийж чадахгүй болохоор буцаагаад яг уу компаниуд ашиг бараа бүтээгдэхүүнээ борлуулж тийм үү үйлчлэгээ борлуулж ашиг хийж чадахгүй бол ингээд нийгэм систем өөрөө ингээд эдийн засгийн эргэлт бүрэн зогсож сааждаг. Ингээд бүрэн сүрэл явагддаг. Энэ бол маш аюултай зүйл болохоор би ингээд энэ талаар тодорхой хэмжээнд өөрийнхөө чадах чинээгээр ярьж тайлбарлах гэсэн яг яагаад хүмүүс ажил хийх хүсэлгүй болж байгаа гэдэг талаар тодорхой хэмжээнд дугаарлаад ярих гэсэн юм аа. Ажил төр ярьж байгаа ч гэсэн өнөөдөр ажил хийх хүн байхгүй шүү дээ. Ерөөсө бүх үйлдвэрүүд дээр өнөөдөр ажил хийх хүн алга байна. Би энгийн жишээ, гол компанид 300-аад ажилчин аваад 50,000 төгрөгөөгөөд нэг ажилчин ажилд орох юм бол өгсөн. Яасан сарын дараа 20 ажилчин үлдсэн. Бусд нь алга болсон. Залуу үед тэр чигээр ажил хийхийг хүсэхгүй. Шалтгаан нь юу?
мэрэгжил боловсролгүй байна, ёс суртахуунгүй байна, эх орон гэсэн хүмүүжлгүй байна. Дээр нь хялбархан аргаар их мөнгө олъё гэж бодож байна. Хамгийн сүүлд нь гадаад явъя гэж бодож байна. Гадаад л гарвал нэг гоё болно гэдэг. Хүмүүс яагаад ажил хийх урам зориггүй болсон бэ гэхээр энэ бол маш олон жилийн хугацаанд сүүлийн одоо 30-40 жилийн хугацаанд гэх юм уу буруу үзэл номлол, нийгмийн тухай буруу үзэл, буруу ойлголт, буруу суртал ухуулга маш ихээр явсан гэж хэлмээр. Үүнээс болоод хүмүүс ажил хийх урам зориггүй болсон. Хүмүүс бид чинь нийгмийн амьтан гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Нийгмийн амьтад хамтын ингээд хамтарч бүтээдэг ингээд нийгмийн амьтан. Өөрөөр хэлбэл ингээд нийгмийн амьдрал ба нэг том экосистемтэй адилхан. Бас хүний эд эрхтэнтэй адилхан гэж хэлж болно. Хүний эд эрхтэн ингээ хоорондоо харилцан хамааралтай ажилдаг шүү дээ. Аль нэг эд эрхтэн гэмтэх юм бол бусдын дагаад ч гэсэн ажиллах боломжгүй болж эхэлдэг. Хоорондоо маш их холбоотой. Яг үүнтэй адилхан хүний амьдрал, хүний нийгэм ч гэсэн өөрөө хоорондоо маш нарийн уялдаа холбоотой байдаг. Тийм болохоор аль нэг мэрэгжил, тухайн нийгэмд байгаа аль нэг мэрэгжил салбар хүн хүчээр дутах, дараагийн заламж халаагүй болгох гэдэг юм уу, ажилгүйд л өртөд эхлэх юм бол яадаг вэ? Нийгэм систем өөр ингээ өвчнөд эхэлдэг. Тэр аяараа ингээ хоорондоо уялдаа толбор хямраад эхэлдэг. Хамгийн энгийнээр хэлээ л да. Одоо эмч ч юм уу, совлогч ч юм уу те, эсвэл барилгач ч юм уу ингээд маш олон мэрэгчлүүд байгаа. Энэ мэрэгчлүүд ингээд нэр хүндгүй болоод урам зориггүй болоод хүмүүс тэнд очиж ажил хийхгүй байна гэх юм бол нийгэмд ямар том гамшиг болох та бүхэн төсөөлөд үзээрэй. Совлогч байхгүй ч юм уу те, эмч байхгүй ч юм уу, эсвэл энэ их хот барилгыг бүтээн байгуулалтыг хийж байгаа барилгачид байхгүй болох юм бол өөрөө нийгэм маань өөрөө бүтээн байгуулалтын хувьд ч гэх юм уу бүх зүйл дээр ингээд хямраад эхэлдэг. Эдийн засгийн хувьд ч гэсэн ер нь ажилгүйд л ингээд нэг том салбар ингээд заламж халаагүй болох юм бол өөр маш аюултай үзэгдэл болдог л доо. За яг ингээд нэрлэл хэлмээргүй байл да. Гэхдээ зарим мэрэгчлүүд бол бүр үнэхээр ингээд нийгэмд нэр хүндэг болчихсон шүү дээ. Ингээд залуучууд бараг тэргээр ингээд ажил хийгээд явах юм бол бараг үеийнхэндээ шоолуулмар ч юм уу те. Бүр тийм хэмжээнд ингээд нэр хүндэг болчихсон. Энэ нь өөрөө ингээд нийгмийн маш буруу үзэл сурталаар явсан гэж хэлмээрээ. Сүүлийн энэ олон жилд бол энэ либералч гэдэг юм уу ингээд янз бүрийн нэршлэр одоо неолибералч гэдэг юм уу те үзэл суртал ингээд байгаа шүү дээ. Гэтэ энэ бол яг үндэ бол неолибералч юм уу яг либерал үзэл сурталч биш. Энэ бол ингээд цэвэр нэг юм лөврийн шин чанартай нэг тийм маш бурангүй юм суртал ухуулгын шин чанартай юм гадны геополитикийн ч бараг дайралт гэж хэлмээр юм сонин зүйлсүүд ингээд их явсан. Тэгээ энэ бүхнээс болоод ингээд маш олон мэрэгжил салбарууд ингээд нэр хүндээ алдсан. Тэгээд нийгмийнхаа төвд ерөөсөө ингээд зөвхөн мөнгийг ч юм уу зөвхөн материалыг хэрэглэх ч юм уу ингээд авчираа тавьчихсан. Тэр зүйлийг л эзэмшиж байгаа бол одоо нийгэм сайн сайхан явж тэр нийгэм тухайн хүн сайхан байр суурь эзэлж гин гэдэг тийм ойлголтыг ингээд өгдөг болчихсон. Үүнээс улбаалаад маш олон мэрэгжил бол ингээд залуу заламж халаагүй бүр болж эхэлж байгаа. Энэ бол зөвхөн Монголд ч гэлтгүй маш олон улс оронд ер нь бол янз бүрийн мэрэгжлүүд ингээд залуу заламж халаагүй болчноос болоод дараагийнхаа цагаач ажилтныг бас авдаг болчихсон. Тэгээд тэр цагаач ажилтнанд бас ингээд дараагийн том асуудлыг бас үүсгэж идэг. Нийгэм систем нь өөр ингээд тун хүн байдал ороод эхэлчихсэн байгаа. Буруу нийгмийн тогтоцол үүссэн гэдэг одоо ерөнхийдөө товчхон хэлчихье. За тэгээд хүмүүс ажил хийх хүсэл сонирхолгүй болж байгаа болон ажилгүйд л маш ихээр өрдөж байгаа. Ажилгүйд л улам их газар авж байгаагийн хоёрдугаар том шалтгаан бол би аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэмж хэлмээр байна. Тэгэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ болон энэ дотоод нийгмийн зөрчил маань өөрөө бол тусдаа ярих үг нь бол том сэдв. Гэхдээ энэ тухай дараа би бас дэлгэрүүлж ярина. Гэхдээ ер нь бол одоо хамгийн энгийнээр хэлэхэд бол зүгээр нэг аппликейшн гарахад л одоо өнөөдөр хэдэн мянган хүн баг ажилгүй болдог болчихсон. Зарим салбар баг татан буугддаг болчихсон тий. Гэхдээ яг аж үйлдвэрийн хувьсгалын энэ дотоод зөрчил, нийгмийн зөрчил хоёр бол ингээд их дээр үс бол байсан юм байлээ. Ягаад гэхээр шинэ технологи, шинэ инновац ингээд явагдахаар маш олон хүмүүс ажилгүй болоод тэр ажлын салбар руу ингээд үйлдвэрийн технологиуд ороо явчихдаг. Тэгээд яг гудамд гарсан хүмүүс ч юм ажилгүйд л хүрсэн хүмүүс ингээд ямар нэгэн байдлаар амьдрах арга олж дараагийн одоо шинэ бүтээтгүүнийг гаргадаг. Тэгээд тэндээ бас ингээд дараагийн хүмүүс нь ингээд одоо шинэ ажил, шинэ мэргэжил сураад ингээд тийш ингээд шилжилт хөдөлгөөх явагддаг байсан юм байлаа. Гэхдээ энэ хурд нь өөрөө ингээд ерөнхийдөө баланслагддаг байсан гэж хэлмээр. Гэхдээ одоо энэ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал бол үнэхээр бүр тесрэлт болчихсон гэж хэлмээр. Ерөөсөө л одоо ялангуяа AI те хиймэл оюун ухаан ингээд ороод ирэх юм бол зүгээр хідэн сая биш хідэн тэрбум хүмүүсийг баг ажилгүйдэлд өртүүлэхээр тийм аюултай зүйл ирчихсэн. Гэхдээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ингээд тийм муу зүйл гэж би хэлмээргүй байна. Зүгээр гол нь энэ өнөөгийнхөө нийгэм системтэй ингээд нэгэн зохицгоо болоод эхэлчихсэн. Энэ цаасан мөнгөний систем, энэ капитализмтай бол нэгэнт ингээд уялдахад маш хэцүү болчихсон учраас нийгэм системийг ингээд уялдуулах хэрэгтэй л да. Гэхдээ энэ ингээд дараагийн өөр баг ингээд сэдв болчих гээд байна. Тийм болохоор түр орхив. 3 дугаар шалтгаан бол угаасаа та бүхэн баг ингээд саянаас хойш баг хэлжсэн баг. Энэ бол цалин мөнгөний асуудал. Цалин мөнгө бол ерөөсөө хүрлцгээ болчихсон гэж хэлмээр байна.
ажилтан хүний цалин мөнгө ерөөс хангалттай биш. Энэ зөвхөн Монголд биш шүү. Ерөөсө дэлхийн ертөнцид өөрөө ийм асуудалтай болчихсон. Одоо Японд ч гэдэг юм уу, Солонгост ч гэдэг юм уу, эсвэл барууны өндөр хөгжингүй оронд ч гэдэг юм уу, тэд нар бол хангалттай цалин авж байгаа гэж та бодож байгаах. Гэтэл бол үгүй. Хэдий сайн цалин ингээд бидэртэй харьцуул Монголтой харьцуулахад сайн цалин авж байгаа мэт боловч тухайн орныхоо стандартад хүч нийцэх цалин ерөөсөө авч чадхаа болчихсон. Маш олон мэргэжил, маш олон салбар, маш олон хүмүүс хангалттай цалин үнэхээр авч чадхаа болчихсон гэж хэлмээр байна. Яагаад ийм асуудал үүсдэг вэ гэхэл энэ бол өөрөө энэ өнөөгийн энэ зах зээлийн эдийн засаг гэж чөлөө зах зээлийн эдийн засаг гэж нэрлэдэг байгаа энэ нийгэм системийн дотоод зөрчил юм байнамаа. Хамгийн энгийнээр хэлэхэд капиталист систем гэдэг байгаа тийм энэ систем маань яг үндсэн зарчим нь гэж хэлээ заяа. Үндсэн зарчим нь ашигын төлөө явдаг. Ашигын төлөө явдаг, мөнгөний төлөө явдаг. Тэгээд тодорхой хэмжээний мөнгийг оллоо гэж бодоход олсон мөнгөө үргэлж өсөх гэж оролдог гэж хэлмээр байна. Тэгээд оруулсан хөрөнгө оруулалтууд үргэлж өсөх ёстой гэж тийм зарчим дээр явдаг. Энэ өөрөө ингээд байнга рекорд итгэж байгаа юм шиг тийм зарчим дээр явдаг л да. Тэгээд та бүхэн ч гэсэн анзаараарай ер нь компаниуд, улс орнууд, хувь хүмүүс тийм үү илүү их ашиг, илүү их мөнгө, илүү их боломж олох гэж ингээд яваад байгаа шүү дээ. Тэгэд энэ маань өөрөө ямар асуудлыг үүсгэдэг вэ гэхлээр энэ маань өөрөө тун амаргүй нэг талдаа ингээд үргэлж хүний хэрэглээг маш их хэмжээгээр нэмэхээсгүй аргагүй болдог. Учир нь гэвэл ашиг олох ганц боломж одоо нэг хэрэглээгээ борлуулах тийм бараа таваараа борлуулах болон үйлчлэгээ тийм нэмэгдүүлэх янз бүрийн үйлчлэгээ бодож олоод тэгээд тэндээсээ маш их үйлчлэгч олох хэрэгтэй шүү дээ. Тэгээд эн чинь өөрөө ингээд хүссэн үсээгүй нэг талдаа нийгмийн одоо нэг талдаа маш их өндөр стандартыг бий болгож идэг. Цаг явах тусам л маш их хэрэглээ стандарт үйлчлэгийг ингээд улам л ингээд дээшлэн болгож идэг гэж хэлмээр. Гэтэл нөгөө талд нь ямар асуудал үүсдэг вэ гэхлээр компаниуд ашиг ихийн тулд зардал өртгөө ингээд хэмндэг. Зардал өртгөө маш сайн хэмжиж тэгээд чанартай бүтээтгүн хийж яг зах зээлээр сайн өрсөлдөг. Яг л компаниуд өнөөрөө бас маш их өрсөлдөж байгаа шүү дээ. Тийм болохоор аль болох хямд өртөгтэй бараа таваар гаргахын тулд аль болох зардал багтай, аль болох өртөг багтай зүйл хийх ёстой. Тэгэхээр үүн дээр юу болдог вэ гэхээр ингээд энэ хүсэн үсээг нөгөө талдаа ажилтан хүний цалин танах ёстой болчдөг. Та бүхэн маш сайн ингээд анзаараарай. Яагаад гэвэл энэ зарчим маань ингээд шууд явагдахгүй ч аажимдаа яваад байдаг. Аажимдаа бол ерөөсөө л нөгөө талдаа хэрэглээг маш өндөр нэмсэн ирнэ. Цалин болохоор болж л өгвөл танах гэж оролддог. Тэгээд эндээс ямар асуудал үүсдэг вэ гэхээр хүмүүсийн авж байгаа цалин ерөөсөө энэ нийгмийнхаа стандартад хүрэлцгээ болоод эхэлдэг. Ер нь хангалуун, хэвийн, амар тайван, сайхан амьдралаа босхийгээд цалингаа авж байгаа цалин ерөөсөө тэрэндээ хүрэлцэхгүй, хизээч хүрэлцэхгүй ерөөсөө. Магадгүй цалингийн доод хэмжээг хуулийн дагуу ч гэсэн ингээд нэмэгдүүлээд сайжруулсан ч гэсэн мөнгөний маань чанар ингээд аажимдаа, цалингийн маань чанар аажимдаа ингээд үргэлж унждаг. Яагаад гэвэл хүсэн үсээгөө нөгөө талдаа хэрэглээг нэмэх зүй тогтол явж байгаа бол нөгөө талдаа цалин аль болох ингээд багасах зүй тогтол явж байгаа. Тэгээд цаашлаад ямар нэгэн байдлаар ажилтан хүнийг аль болох цөөлхийг ирмэлцдэг. Ягаад гэвэл компаниуд үнээр өрсөлдөж байгаа. Аль болох хямд өртөг зардлаар чанартай бүтээгдэхүүн хийх гэж оролдож байгаа болохоор аль болох ажилтныг цөөлөө үлдсэн ажилтаас маш их өндөр шаардлага тавихыг ирмэлцдэг. Маш өндөр, маш хатуу нэг ажилтан хүнээс маш олон янзын авиасыг магадгүй шаардлагыг ирмэлцэх болно. Тэгээд энэ нь өөрөө хүсэн үсээгөө ажилтан хүнд өөрөө маш их дарамт болдог. Энэ бүх зөрчлүүд өөрөө нийлээд ирэхээр өөрөө ингээд маш аюултай үзүүлэлт болчихж байгаа юм л да. Хөдөлмөрийн зах зээл дээр маш олон ингээд ажилгүй хүмүүс үүсчихдэг. Тэгээд одоо маш их техник технологи тавьчихдаг. Тэгээд нэг ажилтан хүнээс маш их чадвар нэгдэг. Тэгсэн хэрнээ цалин нь хангалттай биш. Ингээд ийм нөхцөлд ороод ирэхээр бол тэнд бүр ажлын байран дээр бол үнэхээр аюултай нөхцөл байдал үүсэж байгаамаа. Тэндээс бол ажлын байр гэдэг бол өөрөө бас нэг талын маш их стресстэй зүйл болоо хувирчиж байгаа. Тэгээд ер нь бол цалин авж байгаа цалин үргэлж стандарттай хүрэлцэхгүй нэг юм мөнхийн одоо ерөөсөө сэтгэл ханамжгүй нийгэм ингээ бүтээгээд эхэлчихжээ. Ер нь бол одоо энэ ингээд бүх зөрчлүүд одоо энэ бидний нүдэн дээр харагдаж байна. Энэ бол маш аюултай. Тэгээд ер нь хүмүүс ажил хийх хүсэл сонирхолгүй болж байгаа, ажилгүйд л өртөж байгаагийн цаана бол маш олон энэс цаашаа ингээд өшөө олон шалтгаанууд байгаа. Тэр бүгдийг ингээд нийгэмд гаргаж ярихгүй байна. Зөвхөн нэг цөөхөн хэдэн шалтгаан хэлээд шүү дээ. Залах уу байж гэдэг юм уу, эсвэл үлсгөөдөгч гэж байгаа шиг тийм. Гэтэл нөгөө талаасаа эн чинь ингээд хүн ингээд ажиллахын аргагүй нөхцөл байдлууд бас ингээд үүсэт байна. Энэ шалтгаанууд нь улам ингээд цаг явагдсан, нэмэгдээд байна. Цаг явагдсан мөнгөний худалдан авах чадамж нь унаад байна. Энэ бол дотоод нийгмийн ингээд маш олон шалтгаан, эдийн засгийн маш олон зөрчилтэй байгаа. Тийм болохоор энэ бүхнийг ингээд задлаад ер нь нийгэмч тэр улс төрч тэр хүмүүс бид ч гэсэн маш сайн яриад маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээ энэ хүрээд өндөрлөө. Бас анхны дугаар болохоор ингээд зарим зүйлийг хангалттай ярьж чадахгүй юм байна.
орхигдуулсан зүйл их байх шиг байна. Гэтэ яг хаа дараа дараагийнхаасаа сайжраад явах байлгүй дээ. За ингээд түр баяртай.